НТВ-ийн мэдээ танд шууд хүрч байна. Шүлгийн эсрэг вакцины эхний ээлж өнөөдрөөс бууж эхэлсэн бөгөөд вакцинжуулалтыг эх 6 дугаар сарын 20-оос эхлүүлэхээр төлөвлөжээ. Богмолд тархсан шүлгийн өвчнийг эмчлэх тусгай эмчилгээ одоогоор байхгүй бөгөөд вакцинжуулалтад зөвхөн бод малыг хамруулах юм. Хэрвээ вакцинжуулалтыг төлөвлөгөөний дагуу бүрэн хэрэгжүүлж чадвал улсын хэмжээнд шүлгийн өвчний дэгдэлтийг 7 дугаар сарын 4-өөс 5-ны өдөр гэхэд хумих боломж хүрдэнэ гэж тооцоолж байгаа юм а. Одоогийн байдлаар шүлгийн өвчний улмаас улсын хэмжээнд 1500 орчим бод малыг устгасан юм. Харин өвчний тархалтыг бүрэн хяналтанд авсныхаа дараа устгалд орсон малын нөхөн төлбөрийг хууль заасан журмын дагуу олгоно гэж Хүнсүдэ аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Идэр хотод тэгтлээ. Яамны зүгээс бол одоо энэ тарилгыг зохион байгуулах шаардлагатай хөрөнгийн их үүсвэр болох 50 сая төгрөгийн асуудлыг өнөөдрөөс ингээд шилжүүлж байна. Тэгэхээр ер нь хаана бэлтгэл ажлаа хангаад энэ одоо наадамнахаа болох гэж байхад энэ хөл хорой энэ аялал жуг суулчил гэдэг ингээд цаашаа олон хүндрэлүүд гарах учраас одоо яаралтай арга хэмжээг ингэж авч байна гэдгийг хэлээ. Ер нь нөлөө үйлчилж шүлхий гарсан шүү дээ. Намайг одоо ингээд орон нутгад ажиллаж байгаа шүлхий энэ тэндгүү гараад байна гэдгийг бол малчид өөрсдөө ярьж ирсэн байхгүй юу. Тийм учраас миний хувьд бол одоо ингээд ийм гоцгалбарт өвчнийг ингээд нэг дээгүүр хараад өнгөрөөдөг нуудаг дардаг юм байхгүй. Эн чинь өөрөө эргээд асар олон үр дагавартай. Тийм учраас одоо тэгээд ил хэлээд одоо хариу арга хэмжээгээ аваад явах зүйлтэй гэдэг ийм байр суурьтай байдаг хүн. Ер нь одоо энэ 10 хэдэн жил ер нь шүлхүүгийн жил байсангүй шүү дээ. Тэгээ шүлхийтэй байгаад байгаа учраас энэ Монгол магчин түүхийгээрээ биш боловсруулж гаргаад байгаа байхгүй юу. Бог мал руу байнга л одоо үхэрт нь гараад богд нь гарахгүй байсан тохиолдол байхгүй. Дандаа л одоо гардаг. Бог маланд хэрвээ бид нэр вакцинжуулна гэвэл энэ одоо улсын төсөвчин даахааргүй 20 одоо 3-4 сая одоо хонь вэ штэ. 23-4 сая одоо хонь дээр бид нэр хавар намар гэвэл 100 сая тонн одоо вакцин хийх болох нь дээ.